Хууль хэрэгжиж эхлээд 12 он жээ. Энэ хугацаанд аж ахуй нэгжүүдэд хотын татвараа хэрхэн авах талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл ирээгүй юм байна. Томоохон тооцогдох сүлжээ ресторанаас эхлээд түрээсийн байранд үйлчлэгээ явуулдаг ресторанууд татвар шингээгүй үнээр үйлчлэгээ үзүүлж байна. Ер нь бол хотын татвар авч эхлэегүй байгаа юм тий. Тэгээ ер нь энэ тавиатайгаа холбоотой авч эхлэегүй шүү дээ. Одоохондоо бол тэр татвар төлөөгүй байна. Манайх одоо тийм мэдээлэл нь сайн ирээгүй. Бид тэр талаар бол ухтгуун байхгүй байна. Одоо аж ахуй нэгжээр бол тийм дамнуулж хэлсэн юм байхгүй. Нэг бичгэл оруулж гиснээс өөр цаашгүй байгаа. Аж ахуй нэгжүүд хотын татварыг одоогоор авч эхлэегүй байгаа ч сарын сүүлд татварын мөнгө төлөх төвлөрүүлэх ёстой. За тэгэхээр аж ахуй нэгжүүд өрөнд орж таарах нэ. Бизнес эрхлэгчдийн хувьд хотын татварыг эсэргүүцсэн байр суурьтай байна. Учир нь 50000 төгрөгөөр борлуулдаг байсан хоолоо 5050 төгрөгөөр борлуулна гэдэг утгагүй асуудал. Тиймээс аж ахуй нэгжүүдийн орлогоос гарч таарна гэж дүгнэж байна. Одоо иргэд чинь бас биднийг сайн ойлгохгүй. Тэгээд одоо энэ татварыг одоо 1000 төгрөгөөр зарж байгаа RP-ва 1010 болгож зарах юм уу? Энийг л одоо ийм мэдээллийг бол тийм мэдээлэл гэж байгаа боловч тэрийг одоо сайн ухаарч амжаагүй л. Хотын татварыг дагсан олон хүндрэл гарч байгаагийн нэг нь татварт нийцүүлж хоолны цэс үнийн саналаа өөрчлөх шаардлагатай болжээ. Хоолны цэсэндээ 5000 төгрөг гэж тавьчихад 5050 төгрөг авах гэлээ гэж иргэд бухимддаг байна.